Бяцхан зурхайг аварсан нь. Энхээ нэгэн өдөр Басар нохоогоо дагуулад голоос ус авахар явж байлаа. Энд Басар буцснаа голын ирэг тийш хурдан давхиж одов. Энхээ араас нь сандрангүйж Басар, зогс, хүлээж бай. Гисээр дэрэгдэн хурж очвол зөөвөн шар толовтой ногоовтор өмгийн биетэй нэгэн бяцхан загас ам тэмцэн хэвдэж байхын тэр Басар түүнийг үнэрлэн хоншоороо зөөлхөн хүрснэ гэж утслаа. Өөх, энэ чи ятхан загас вэ штэ. Түүнд юу тохиолдсон болоо? Тэр голын уснаа шидэгдээд заавж байгаа юм болов уу? Уртган усанд нь буцааж хий. Энэ үед бяцхан цурхай загас арайхийн нүдэ нээгээд инхээс тусламж гуйхан тэр. Намайг авраач. Надад туслаач. Би усандаач амьсгалж чадахгүй байна. Надад туслаач дээ. Инхээ сандран хувингаараа ус утхан авч дотор нь бяцхан цурхайг зөөлөн өргөж шимэгцээ хар хурдаараа эмнэлгийн зүг гүйлээ. Инхээ амтны эмнэлэгт дөнгөж хөрмөгц үүднээс совлогчд ухтан авч эмчийн өрөөнд хүргэлээ. Эмч цурхай загсыг хувингаас болгоомжтой гаргаад үзэж эхлэхэд хөөхий бяцхан цурхай хөдлөгч тэнхэлгүй болоод аврал ирсэн нүдээр эмчийг ширтэн байлаа. Жаахан лоройтсон бол амьсгалж чадахгүй болох байжээ. Хөөхий амтныг эзэнд юу байгааг хараад танарлав гайханда. Эмч цурхайн амыг хагас ангайлгаад урт нарийнхан багжаар нэгэн зүйлийг татан гаргасан нь урагдж муудсан гялгар уут байв. Дараа нь эдгэрхтэн туслах эмийг бяцхан цурхайд уулгажээ. Аянда биен дээрдэж хөдөлгөөн нь сайжрав. Инхээ эмч совлогч нарт талархаад бяцхан цурхайг буцааж голдон тавихаар иргэдээр иржээ. Ятхан зурхай минь дахиад ялгаруу тэдэж болохгүй шүү. Үнээс л алж би чинь хичнээн өвдснийг хараач. Одоо гэртээ буцаж очиод сайн амраарэ. Баяртай. Цурхай толгоогоо дохих шиг болоод голын усандаа сэлэн оджээ. Энэ явдлаас хойш хэд хоногийн дараа инхээ Басар нохоогоо дагуулan хоржигнон урсах голын дэрэгдүүр салхилж явлаа. Тэгтэл хаан ихтэйгээс Инхээ гэж дуутхан сонсогдов. Дуудсан зүг рүү харвал бяцхан зурхай ээж цурхайн хамтаар ирсэн байлаа. сайхан сэтгэл охин минь. Бяцхан үрийн минь аварч тусалсанд маш их баярлалаа. Нуруунд дээр минь суугаад хэсгэн зур голын гүн рүү хамт аялаач. Чамд харуулах зүйл байна. Хөөх, ямар гоё юм бэ? Дортаяа хамт аялаа. Ингээд инхээ ээж цурхайн нуруунд дээр сууж, Басар бяцхан цурхайн нуруунд дээр суугаад голын урсгал даган улам гүн рүү шумбан одлоо. Инхээ нүдэндээ ч итгэсэнгүй. Өнгийн гялгар уутнууд ямар нэг амьд амтан мэт дэрэгдүүр нь урсан хөвж, элдэв, ундаа, шүүсний ховнцар савууд ёроолд нь хөглөрн хэвтэнэ. Хүүхдүүд маань сайн мэдэхгүй учраас эдгээр зүйлс яг л идэх юм шиг амттай харагддгийм да. Хөөрхөөдөө. Тэгээд л бяцхан найз маань ялгаарууд идчихсэн байх нэ. Тийм ээ. Би идэх юм гэж бодоод л идчихсэн юм. Харин одоо үүнийг гялгар ууд гэдэг болохыг сайн мэдэж авсан. Голын оролт ийм их хог хаягдал байдаг гэж би үнэхээр мэдсэнгүү. За, бид ирчихлээ. Манай голын лусын дагин чамааг ордондоо хүлээж байгаа. Инхээ дотгошоо явж орвол ордон дүүрэн ор игнүүлэн тавиад том жижиг олон загас жараахай усны амьтад ядруухан хэвтэнэ. Түүнийг лусын дагин тосч гарч ирээд доош бүхийн мэндичлэв. Сайн байна уу инхээ? Бяцхан зурхайг аварсанд чинь тун их талархаж байна. Хэдийгээр би чамааг амттай хоолоор дайлж загаснуудын бүжигт урмаар байгаа ч ихэнх амьтад маань өвдчгөөд хүндхэн байгааг ойлгоорой. Хүмүүсийн санамсар болгоомжгүйгээр хайсан хог хаягдал нь гол мөрөнгө ихэд бохирдуулж
амьтан ургамлыг амьдрахад хэцүү болгож байна. Чи энэ бүхнийг өөрийн нүдээр харсан болохоор найз нөхдөдөө дамжуулан хэлж ойлгож ухаарахт нь туслаарай. Мэдлэл усын дагаа минь. Хүмүүс бид та бүхнийг хайрлаж хамгаалах ёстойгоо үнэхээр сайн ойлголоо. Энд харсан үзсэн бүхний найзуудаа заавал ярьж өгнө. Лусын даг нь энхийг үдэж явуулахдаа жижигхэн модон авдар бэлгэлжээ. Эрэг дээр буцаж ирснийхээ дараа эргэн тойрноо анзааран харвал голын эргээрч бас энэ тэндгүй хог хөглөрч байв. Энэ их хогноос олж гол мөрний амьтад өвддгийг би мэддэггүй байжээ. Энхээ лусын дагны өгсөн авдрыг нээтэл нүднийх нь өмнө дэндүү үзэгсэлэнтэй цэвэр тунгалаг гол мөрөн урсан гарч ирээд өнгөнгийн загас баяр хөөртөө сэлж бүжиглэн дуулж тусын гүнж аз жаргалтайгаар инээмсэглэн даллахыг үзлээ. Хөөх! Ямар гайхалтай юм бэ? Урд нь ийм цэнгэг гол мөрөн байсан байх нэ. Хэрвээ бид хог хаягдлаа байгаль эрхэлгүй дор нь цэвэрлэж дадвал байгаль ихийг хайрлаж хамгаалж байгаа хамгийн том тус тэр юм байна. Хүүхэд бүр над шиг гол мөрний оролт хүрч өөрийн нүдээр харж мэдрвэл хичнээн сайхан бий. Энхээ ийхүү мөрөөдөөд нэгэн арга олжээ. Тэр анхаа дээр яаран очоод хамтдаа дүүлэн үнгийг дуудлаа. Дүүлэн дүүлэн сэрсэр, сүүлэн сүүлэн сэгсэр. Арга ухаанд дүүлэн би ирлээ. Асууж мэдэх ямар хэрэг гарав? Сайн байна дүүлэн минь. Энэ удаа асууж мэдхээс илүү анжиж гой хөсөлт байна. Би өнөөдөр их чухал зүйлийг мэдэж ухаарлаа. Гол мөрнийг гүн аялж, усын дагнтай уулзсан дурсамжийг минь хуулаад хүүхэд бүрийн зүүдэнд үзүүлээд өгөөч. Бас энэ авдрыг чамд өгье. Үүнээс орсон гарах үзэгсэлэнт гол мөрнийг ч бас тэдэнд үзүүлээрэй. Зүйз. Ихээ би юу ч ойлгосонгүй. Надад тайлбарлаад өгөөч. Анхаа, чийж бас дүүлэнгийн үзүүлэх зүүднээс энэ тухай мэдэрээ. Одоо аль алах хурдан олон хүүхдүүдэд ойлгуулах хэрэгтэй байна. Би хичээе инхээ. Чиний энэ сайхан сэтгэлийн төлөө би чадхаараа туслах болно. Бүүе бүн бүн. Би дөнгөж цай нэг шөлөг цохиочих шиг боллоо. Чи сонсгоо анхаа. Тэгэлдээ. Юуны тухай шүлэг юм бэ? За сонсоорой. Агаар салхинд гарахдаа амарч зугаалж явахдаа хогоо ерөөсөө хаяхгүй хогийн уутанд хийндээ үлдээж ерөөсөө явахгүй үргэлж тэрвэрлэж байна да. Амьд байглаа хайрлаж амтан урмлаа хамгаалж үргэлж ирэх хандхаа үнэн голоосоо амлаж байна. Хөөх. Чийж мундаг шүлэг зохиожээ. Цээжлэхэд ч амарх юм байна. Агаар салхинд гарахдаа амарч зугаалж явахдаа хогоо ерөөсөө хаяхгүй хогийн уутанд хийндээ үлдээж ерөөсөө явахгүй үргэлж цэвэрлэж байна да. Амьд байглаа хайрлаж Дүүлэн үнэг энхээгийн хүсэлтийг биелүүлэхээр хөх тэнгэрт дүүлэн ниссэн юм. Тэр олон хүүхдийн зүүдэнд зочилж үзэгсэлэнт гол мөрнийг үзүүлэн байглаа хайрлахыг сануулж яваа бизээ. Бяцхан цурхааг аварсан энхээгийн сайн үйл бүрч агуу үеийн эхлэл болсон нь юутай сайхан хэрэгвэ. Эрдмийн долгион цувралыг боловсрол шинжлэх ухааны яам, нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сан, Люксембург сангийн ивэлдор, Масфал Штифтунг байгууллагын дэмжлэгтэйгээр Монгол контент студид бүтээв.